За жил болгон бас бид бүхэн одоо онлог практикийн баг хурлын уламжлал болгон зохион байгуулдаг. За энэ зохион байгуулах одоо зүйл нь бол дэлхийн эмч нарын өдөр 3 сарын 30-нд тохиодог. За мөн энэ жил манай Эрдэнэ хотын түүхт тамжлаа, бүсийн онцлог хэмжлэгийн төвийн түүхт тамжлаа. Мөн одоо өрхийн одоо орчин цагийн ангаах ухаан үүсэж өгсөний 25 жилийн ойг одоо тохиолдуулан бүсийн хэмжээнд эрдэм шинжилгээний онлог практикийн баг хурлыг зохион байгуулж байна. За өнөөдөр одоо эрдэм шинжилгээний баг хурал эхлээд 2 хоногийн турш нийтдээ бид нар 50 гаруй илтгэлүүдийг 4 чиглэлээр бол зохион байгуулахаар байгаа. За үүн дээр бол одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмнэлзүүтэй холбоотой мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, за мөн ховор тохиолдлуудаа хэлэлцэн цулгын тусламж үйлчилгээнд үзүүлсэн одоо судалгаа шинжилгээнийхээ үр дүн гэсэн үндсэн 4 чиглэлээр бол эрдэм шинжилгээний онлог практикийн баг хурал одоо өрнө өгнэ. За энэхүү одоо эрдэм шинжилгээний онлог практикийн баг хуралд зочин одоо шүүгчээр бид нар 3 хүнийг урьж шүүгчээр ажиллуулж байгаа. За түүний нэг нь бол улсын 2 дугаар төв эмнэлгийн одоо ангаах ухааны доктор зөвлөх цэргийн одоо клиникийн профессор Эрдэнэ болгон эмч маань ирж одоо бид бүхний бүтээлийг шүүх хэлэлцэх энэ үйл ажиллагаанд оролцож байна. За мөн одоо нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш одоо шүүгчээр оролцож орон нутгаас одоо улсын ахлах байцаагч практик одоо мэдлэг туршлагын хүрээнд нь одоо шүүж орон нутгийн онцлогийг шингээх байдлаар ингээ 3 шүүгчээр нийтдээ 52 илтгэлийг бол хилцүүлэх байна. За ер нь эрдэм шинжилгээ судалгааны ач холбогдол гэх юм бол ангаах ухаан ялангуяа хүнд эрсдэлгүй тусламж үйлчилгээ үзүүлэх, за орчин үеийн ололт одоо шинэ технологи, инновацийг одоо шингээж ажил мэргэжил үйлчлүүлэгчд одоо орчин цагийн эмчилгээг хүргэх нь бол зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байдаг. Түүний гол одоо зүйл бол нотлохын сурласан ангаах ухаан буюу судалгаа шинжилгээний үр дүн дээр суурилсан одоо ололт амжилтуудаа эмчилгээ одоо оншилгоо технологитой бол ашиглах нь бол нэг хэрэгцээ шаардлагатай байдаг. За энэхүү одоо эмч эмнэлгийн мэрэгчлүүд маань зөвхөн мэрэгжлийн төдийгүй судлаач байх илүү одоо ач холбогдол цааврах хүрээг нэмэгдүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бол жил болгон одоо уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагааны нэг байгаа.